Сайн уу бүгдээрээ орой мэндэ айна. За өнөөдөр би гэрээ танилцуулах чинь. За гэрээ танилцуулах байгаа гол шалтгаан бол удахгүй. За манай гэр болохоор ер нь бол тавилгаа бол IKEA-гаар шийдэж өгсөн. Хүүхдүүдийнхээ хэрэгцээг бол baby care-ээр шийдэж өгсөн. Тэгээд yung цахилгаан хэрэгслээ болохоор Xiaomi-гийн бидний хил заашсан Mai гэж байдаг шүү дээ. Mai авсан байгаа. За тэгээд дордод ирээд манайх ямар айл босныг харцгаая. За энэ болохоор манай унтлахны өрөө. За манайх бол 2 өрөө байр. Тэгээд унтлахны өрөө маань энэ байна. За яг энэ хэсэгтээ болохоор ингээд хангууны ор ер нь бол тэгээд тэгтээ бас нэгэн унтдаг. За энэ болохоор хангууны хуурайлагч тавцсан байна. Энд нь памперсын цолин, хуурайлна, массажлан тийм процесс явагддаг. За энэ болохоор ингээд яг памперс, салфетик хэрэглэгддэг тос сам юу гэдэг бүх зүйлс нь байгаа. За энд бас ингээд энэ хайрцагнаас байгаа. Тэгээд энд болохоор салфетик, памперс эдгээр ингээд харагдаж байна. Энэ хуурайлагч тавцсан болоо энэ ор бол IKEA-гийнх. Харин энэ харагдаж байгаа сатуулагч тоглоом болохоор baby care-ийнх. За тэнгууд манай бит хоёрын шүүгээ харагдаж байна. За энэ болохоор бит хоёрын бүх л хувцас орсон байгаа. За энэ дээр болохоор энэ хайрцагнууд, энэ боксууд болохоор айгүй надад маш хэрэгтэй санагддаг. Энэ дотор болохоор хэрэглэгдэхгүй байгаа. Гэхдээ хэрэгтэй тэр зүйлсүүдээ хийчдэг. Тэгээ заримдаа хэрэглэгдэх. За энэ болохоор бас IKEA-гийн ор байна. Давуу хүнжил даавн ч гэсэн IKEA-гийнх. За энэ болохоор бит хоёр тэргэл бит хоёр унтдаг байсан бол одоо дөрүүлээ багтахгүй байгаа болохоор хангуун бит хоёр унтж байгаа. За энэ болохоор ингээд зөгцнийхээ хажууд тавьж байгаа ийм шүүгээ байна. Бас ийм 50 өрхөө. За энэ болохоор бас IKEA-гийн энд болохоор би усаа ингээд шүүгээ гэрлээ тавьчихдаг. За энэс ингээд IKEA-гийн гэрэл байна. За тийшээ явъя. Хангуна битүүлээрээ менюрээ яасан бэ? За меню битүүлээрээ. За одоо ингээд манай том өрөө харагдаж байна. За яг энэ хэсэг болохоор нэгүний хэсэг байгаа. За нэгүний хувцсны шүүгээ болон суугаад намаа уншдаг буйдан байна, тоглодог. Тэгээ энэ хэсэг байна. За энэ харж байгаа гэрэл болоо энэ шүүгээ болохоор IKEA-гийнх. За дээр нагаа тоглоом бас IKEA-гийнх. За энэ харагдаж байгаа жижиг буйдан болохоор baby care-ийнх. За энэ хөөрхөн хайрцагнууд бас IKEA-гийнх. Энэ ингээд нэгүний тоглоом харагдаж байна. За энэ болохоор миний ажлын ширээ гэж байгаа. Одоо би бол юмаа хийхдээ, жазаа хийхдээ, библийг уншихтаа бол энэ ширээ хэрэгжилдэг. За тэгээд энэ ширээ болохоор хажууд нь ийм шүүгээ тавьж өгсөн. Энэ шүүг нь болохоор миний хэрэглэгдэх бүхий л зүйлсүүд байгаа. Цаас, үзэг, бал, стикер, принтер бүх юм ингээ багтсан байна. За энэ харагдаж байгаа зурагт болохоор Xiaomi-гийнх 50 инчийн тийм зурагтай. За тэрнэр болохоор нэгүний нэрийн зургуудыг би хийж өгсөн. Энэ жааз болохоор бас IKEA-гийнх. За энэ ширээ, энэ хөөрхөн хүүхдийн хоолны ширээ болохоор baby care-ийнх. Би бас хямдрлаар нь авч ирсэн. Энэ болохоор ингээ хөдлөхгүй айгүй бат бөх сайн ширээ байлаа. За ингээд манай галтгоо байна. За энэ галтгооны хэсгийг би бас IKEA-гийн тавилгаар шийдэж өгсөн. За энэ угаалтуур болон бас энэ дээр нэг савсуулга халбах сэрээ. Тэгээ би доор нь хүртэл бүр удаагшаач хийсэн байгаа. За энэ дээдлэлт нь болохоор би аяг таваг юугаа хийдэг. Амтлагч нэр хийдэг. Тэгсэн нь надад айгүй тийм сайн бат бөх санагддаг. Тэгээд бас энэ хамгийн хэрэглэгддэг тавцан. Тэгээ энэ бас айгүй тийм сайн санагдаж байгаа надад. За тэгээд энд харагдаж байгаа усны сав бол энэ амтлагчны сав бас IKEA-гийнх. За энэ харагдаж байгаа энэ миксер бол цутан хийчин, сүтэ бода хийн, тэгээд смути хийн, мухаш хийждэг бүр. Тэгэхээр ингээд хүүхдийн хоолыг бас бэлтгэхэд бол би
миксер авсан. За энэ харагдаж байгаа энэ хөргөгч болохоор бас Xiaomi-гийнх дөрвөн хаалгатай маш хөөрхөн багтаамжтай тийм хөргөгч аа. За энд болохоор бид хоёр одоор галтгооны тийм том ширээ сандалууд байхгүй байгаа. Гэтэ ингээд галтгооныхоо илүү гарсан тавцанг ингээд ширээ хийсэн байгаа. Тэгээд энэ илүү гарсан тавцан дээр нь шууд Masekiaгийн хүл аваад хийсэн. Тэгээд ийм сандал Masekiaгийн сандал байна. За энэ Voodoo Masekiaгийн. За ийм байна. Тэгээд ягаад энэ ингэж танилцуулах болсон бэ гэхээр би удахгүй онлайн шоп нээх гэж байна. Тэгээд намайг дэмжээрэй. Хаалга төгсч.